Сайн уу? Энэ бол ямар ч будаггүй, фильтргүй, тосч төрхөөгүй байгаа миний арьс. Тэгээд скин кэр хий. Тэгингээ би өчигдөр Q&A авсуусан баггүй юу? Тэгээд тэрийг хэсгийг нь сторигоор хариулсан. Үлдсэн хэсгийг нь энэ YouTube-ээр ярилцъя гэж бодож байна. Манайд халуун ус ирсэн. Тэгтээ бас лөөдгөө чадчихсан шүү. 14 хоног тасарч идэж. Хүүхдтэй болохоос өмнө амжуулах зүйлс. Нэгдүгээрт ганцаараа амьдарч үзээрэй. Боломж бололцоо гарвал эцэг эхээс хамааралгүй, хайрлалт дурлалаас хамааралгүй ганцаараа бие дааж амьдарч үзээрэй. Өөрийн гэсэн орлоготой болж үзээрэй. Өөрөө мөнгө олж, тэрийг захиран зарцуулж, зээл авч, зээлээ төлж үзээрэй. Гуравдугаарт ганцаараа аялалд явж үзээрэй. Хорвоо дэлхийг үзээрэй. Аялал гэдэг чинь зүгээр юм зугаалга юм зугаа цэнгэнээс гадна одоо хорвоо дэлхийг өөр газар өөр хүмүүс яаж амьдарч байгааг үзэх боломжтой ингээд нүдэн нээх боломжит зүйл ахгүй юу? Одоо миний серум. 3 пап. Яг одоо ингээд ээж болно, аав болно, хүүхэдтэй болно гэдэг чинь насан туршийн ажил штэ. Хин нэгэн хүний эцэг их болохоосоо өмнө өөрөө өөрийгөө олж яг за ингээд энэ хувь хүнээ бүтээж илүү авах нь чухал юм шиг санагддаг. Серум. Миний арьс маш хуурай байхгүй юу? Тэгээд би дандаа бүрэн маш сайн чийгшүүлэх юмнууд хэрэгэлдэг. Moisturizer тэгжиж айгуу гоё плам байдаг. Тэгвэл хуурай арьс чиг хуурай чигээрэл байгаад тах юм бол айгуу хурдан үрчлэгддэг. Тэгээд нэг юм амьгүй юм цонхгор харагдаад байдаг байхгүй юу? Энэ арьсыг усаар дүүргэх, чигшлэр дүүргэх юмд хэрэгтэй. Энэ Hydra Vegetal болохоор бүр хардаа 100 цагийн турш тасралтгүй чигшүүлдэг серум. Чигшүүлэх серумд төрчихөд араас нь бүүстэрдчих юм бол бүр тэр чигшил нь арьсныхаа гүн рүү бүр ороод гоё болдог. Хүүхдүүд нь эрт сэрдэг болохоор та адилхан эрт унтдаг уу? Яаж ядрахгүй эрч хүчтэйгээр өдрийг өнгөрүүлж эрт тусдаг болох вэ? Бүтэн шүнжэнгөө унтаагүй 2 жил гарan болж байна. Гэхдээ амралтын өдрөөр унтдаг. Яагаад гэвэл амралтын өдрийн өглөө манай ээж ороод ирдэг байхгүй юу? Бусад өдрүүдэд нь ажилдаа болохоор ажлын 5 өдөр бол тэгээд хүүхэд хизээс ирэн тэр үдс ирэн. Ялангуяа эрэгтэй хүүхэд ерөөсөө маш бага унтах юм аа. Манай хүү 6 өнгөрөөгөл 7 гэхэд бүр ингээл дуу аялал босоод ирдэг. Охин унтахгүй 2 насны синдром энэ төр гээд уулна гээд 8 9 гээд унтдаг гэсэн хүүхэд ч одоо 11 12-оос нааш унтахаа болчихсон. Одоо тэгэл ямар ч чидийн арга барил байхгүй шүү дээ. Нэг юм нь би ээж болон болтлоо ерөөсө кофе уудаггүй байсан байхгүй юу? Надад кофений хэрэг амд ч таалагддаггүй байсан. Одоо ч таалагддаггүй л тий. Тэгээд кофе уудаггүй байсан чинь сүүлийн үед уудаг болсон. Тэгээд бас уулын бүтэн цагийн найнаатай байсан байхгүй юу? Хүүхэд асрагч гэхтээс хэцүү юм аа. Хүмүүс ч ерөөсөө нэг 2-3 сар ажиллаж болчиход байгаа юм шүү дээ. Нөхөр шөнөөр ажилдаг ажилдаа тэгэл өдөр нь унтцдаг. Одоо бид хоёр жишээлбэл өглөө эрт хамт босно гэсэн ойлголт байхгүй. Яг ингээд би хүүгээ тэрврээд охиноо тэрврээд босоод ирэхээр манай нөхөр ажиллаад дуусгаад буцаад унтчихдаг байхгүй. Тэгээ өдөр 1-2 цагийн үед сэрэн сэртэл нь бид нэр мэдээж аавыгаа унтуулахын тулд жоохон чимээгүй байж маях гэж хичээдэг. Гэтэ ааваас ирдгүүл юм л та. Эрэгтэй хүнийг энэ бүсгүйтэй л сууя гэж бодогдтол нь яаж дурлуулад байд юм бэ таанууд би дадахгүй мөө. Миний бодлоор бол шүү дээ тий. Эрэгтэй хүн зөв эмэгтэйтэйгээ биш зүгээр зөв цагтаа л хүнтэй суудаг. Бэлэн болсон цагтаа л суудаг. Цаг нь бэлэн болонгууд тэр үед өөрт нь хамгийн ойрхон байгаа тэр үед хамт байгаа эмэгтэйтэйг л суучдаг. Тэрнээс биш нэг love of my life гэж хичээгээл зүтгэл тэгж суудаггүй юм шиг санагддаг ихийнх нь. Тэгээд үгүй манай нөхөр битээр тэгсэн гэд бити ороод ирээрээ би зүгээр өөрийнхөө бодлыг ярьж штэ. Мэдээж бүх харилцаа тийм бүх эрэгтэй хүн тийм гэж хэлээгүй. Зүгээр тийм тохиолдол байна л гэж. Нүдний тос. Энэ болохоор бас Ivroshгийн бас Hydra Vegetal нөгөө чигшүүлэх лайных нь хаван буулгадаг тос. Ер нь зөвхнийхөө тосыг эртнээс түрхэж эхлээрэ гэж хүсэн өрөөмөр байна. Яагаад гэвэл одоо бидний энэ доотлын арьс хамгийн нэмгэн арьс байдаг байгаа байхгүй юу? Одоо энэ би бүх арьсаас хамгийн нэмэгт нь энэ зөвхний энэ хэсгийн арьс. Тийм учраас одоо бусад нүүрний хэсгээс өөр илүү концентрац өндөртэй, илүү өтгөн, илүү иж хиттэй тос түрхэж байж энэ нэмгэн эмзэгхэн арьсыг хайрлж хамгаалж байгаа хгүй. Тэгэл нүд нь ядарсан харагдвал нүүр тэр чигтээ ядарсан харагдана. Тэр чигтээ
Хэрхэн masculine energy-гээ багасгаж feminine energy-тэй гоё эмэгтэйлэг болох вэ? Ингээд би өөрийнхөө хэрхэн эрхэлж сурах вэ сургалт. Дахин явуулах гэж байгаад бол миний сургалтанд суугаарай. Эмэгтэйлэг ийм байна гэдэг чинь masculine байж чадахгүй гэсэн үг биш. Би яг энийг бодож үзээд ерөөсөө л хүнээс тусламж гуйж сурах юм байна гэж бодсон юм. Бид нар чи хүнд муугаа үзүүлэхгүй, намайг чадахгүй мэдхгүй гэд бодчих нь, намайг тэнэг гэд бодчих нь, намайг сул дараа гэд бодчих нь гэд бид нар чи ингээд өөрөө гүрийгээд байдаг шүү дээ тий. Тэгэхгүй тэр эмгтээлэг байдал гэдэг чинь ер нь бол эрэгтэй хүнээр ингээд үйлдэлийг өөрөө өөртөө туслуулах боломжийг олгож ийн ол гэсэн үг байгаа байхгүй юу? Намайг надад ингээд өгөөч, надад энийг ингээд өгөөч, надад одоо энийг хийгээд өгөөч, надад туслаач, намайг авраач. Эмгтээлэг болмоор байгаа бол тусламж авч сураарай. Энэ юу юм бэ? Эрэгтэй хүмүүс ч хүнд юм тайлбарлахыг дуртай байдаг шүү дээ. Mansplaining. Тэр мэрийг нь хийлгээд тий. Гэхдээ заавал яг эрэгтэй хүний төлөө эмгтээлэг байна ч гэсэн үг биш л тий. Тос болохоор Ивроше 48 цагийн турш чигээ барьдаг. Яг хуурай арсны, эмзэг арсны тэмчигшүүлэх тос байхгүй юу? Манай ээж Ивроше хэрэгэлдэг байсан. Одоо ч гэсэн байгаа байхгүй юу? Одоо намайг одоо ингээд яг өсвөр наснд байхад яг ээж Ивроше банк авдаг. Тэнгүүтээ нөгөө ихтлгүүрийн хажуудлынхын төв салбар дээр нь очил. Тэгсэн чинь одоо би ээжийнхээ араас ороод бас Ивроше хэрэгэлдэг болж байна. Удаа сториг маань үздэг бол би одоо хэдэн оноос хойш юм бэ? 2016 тийш тэг гүмэдэд байсан 16 оноос хойш тасралтгүй миний нүүрний крем бол Иврошегийн энэ кремийг хэрэгэлдэг. Гэтэ энэ крем нөгөө урд нь өөр савтай ийм савтай байсан байхгүй юу? Ийм шилэн ийм савтай. Тэгээ ингээд гараараа авдаг байсан. Тэгээд нэг жил хагас өмнөөс юм уу? Ийм савтай болчихсон. Тэгэл би найзуудаагаа дуурайгаа суулна өөр крем авсан байхгүй юу? Хитрхийн юм зузаан, арсны ингээд нүх сүг ингээд үрчлээ рүү ороод ингээд арзаагаад идэг. Энэ Ивроше болохоор ерөөс тэгдэг байхгүй яа ингээд тос түрхсэн юм шиг айгүй гоё жигт шингэлттэй хидцээч арзаадгүй заяа. Ерөөс арзаадгүй. Гэтэ coverage нь бол нэг дундаас дээгүүр тийм амар өөд аралттай бол биш. Натурал яг арьсаараа харагдахад нь тусалдаг байхгүй юу? Окей яа. Тэгээд Иврошегийн кремнээс эхлээл одоо ус арчилгаа руу н ороод нөгөө нэг ногоон цувралын маань юу гэдэг вүлээ? Ногоон Иврошегийн шампунтай тэнгуүтэ цэнхэр нүүрний тос кремтэй л байна да. 10 жилийн дараах амьдралаа одоо яаж төсөөлж байгаа вэ? 10 жилийн дараа хулан 42 настай. Probably just like this. Одоо 10 жилийн дараа гэхэд нэг айхтар хөгшөрцөн амар өөрчлөгдсөн байна гэж бол бодохгүй л байна. Ерөнхийдөө энэ ирчээрээ хид хідэн ном гаргачихсан, амжилттай зохиолч болчихсон, өөрийн гэсэн бизнестэй болчихсон. Болтой дээр нийлээд ч юм уу эсвэл тусдаа ч юм уу яг нэг ямар нэгэн бизнестэй. Тэгэхээр яг юм өдөр тутмын яг ингээд өдөрт тэдэн цаг даваагаас баасан хүртэл ажиллах шаардлагагүй өөрөө ажлынхаа хуваар юмыг зохицуулдаг. Тэгээд 3 байртай болсон байгаасай. Өөртөө амьдрах нэг байр, тэгээд охиндоо хүүдээ нэг нэгээр нь үлдээх нэг байр. Тэгтээ хүний араас гүүл яах бол их чи үнэхээр алдмааргүй байгаа юм аа. Гүүж байгаагаа мэдэгдэж болохгүй. Яг хоо эмэгтэй хүн төрүүлж болзоон дурж болно, төрүүлж чат бичиж болно, төрүүлж залгаж болно нэг удаа. Тэгээд тэрийг бүргүүлжлүүлээд байнга хийгээд яг ингээд энэ миний араас гүүгээд байна гэдг нь мэдэгдчих юм бол эрэгтэй хүн сонирхохгүй. Тэр нэг гоё сайхан залуудаа чи үнэхээр алдмааргүй байгаа да тэгээд байгаа юм биш. Зүгээр чинийх биш байгаа учраас чамд гой санагдаад байгаа гэсэн үг байхгүй юу? Яг тэр залуугаа аваад үерхдэг, аваад суудаг, гомдол, тунирхал үлдэж штэ тий ингээд намайг ингээд одоо бусад эмэгтэй хүмүүс шиг ингэж гоё эргүүлээгүй штэ, намайг ингэж аргадаж, намайг гуйж говшиж надтай суугаагүй штэ гэсэн тийм бодол чинь насан туршид чинь л байна гэсэн үг штэ. Тэгэхээр яах юм хэрэгтэй. Төрөөгүй хэрнээ хөөх хийлэгвэл хэр зөв шийдвэр бэ? It's okay. Тэр төрөхтэй хөх хийлгэх ямар ч холбоо хамаарал байхгүй. За энэ хөхтэй холбоотой хэд хэдэн мэд байна заяа. Нэгдүгээрт 10 жил тутамд солиулдаг гэж худлаа. Хизээж солиулах шаардлагагүй. Хоёрдугаарт хөх хийлгэсний дараа төрж болохгүй гэдэг худлаа. Хөх хийлгэсний дараа хөхүүлж болохгүй гэдэг худлаа.
Гэхдээ хөхүүл байхдаа хөхөл гэж болохгүй. Зүгээр хөх хийлгээд тэр маань идэгсний дараа жирэмслээд төрөөд хөхүүлж болно гэсэн үг. Намайг сая хөхөө хийлэх гэд хүмүүс хөхүүл үжиж болох юм уу гэдээсэн. Би хөхүүл биш ээ. Юу гэж хөхүүл хүмүнд бол болохгүй ээ. Одоо миний танилуудаас төрөөгүй мөртлөө хөхөл гэсэн зөндөл охтууд байгаа шүү дээ. Тэгээ одоо 3 4 удаа төрөөд болол байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ямар ч асуудал байхгүй. Би бол булчингийн наан хэлсэн үү цаана хэлсэн үү? Би бол булчингийн цаана хэлсэн. Manifesting methods. Би ч одоо manifest чин хүн байна. Ерөөсөө л тэр чигтээ бодлын хүч. Юу хүсэж мөрөөдөж байгаагаа бодохоор өөрийн мэдээлгүүд цаанаасаа ингээд өдөр тутмын үйлдэлүүд нь тэрнлөө чиглүүлдэг гэсэн үг баггүй юу? Magically хорвоо ертөнц чам тэрийг өгöd байгаа юм биш. Зүгээр яг тэрийг өөртөө сануулад байгаа учраас цаагаараа тэрийг өөрөө хийгээд байгаа байхгүй юу? Миний юм харах уу? За ингэж мөрөөдлийн самбар хийгээд гэртээ байнга ингээд хараад би ч нэрээ ийм юм хүсэж мөрөөдөж байгаа шүү дээ гэдгээ санаж болно. Эсвэл дандаа бичиж бас болно. Би бол өдрийн тэмдэглэл дээрээ дандаа гоё сайхан юм хүсэж мөрөөдөж байгаа, тэг хиймсэн, ингэх юмсан, тэгчгсэн байна да. Дараа жилийн үдид тэгн ингэн гэсэн тийм хүсэл мөрөөдлүүдээ бичдэг. Гол юм нь болохоор бодсон ч бичсэн ч зургаар авсан ч за юу ч хийсэн одоо ингээ хүсэж мөрөөдөөд хүсэж байна. Тэгэх юмсан энтер биш яг ингээд авчихсан юм шиг одоо цаг дээр бичих хэрэгтэй байхгүй. Би 100 сая төгрөгтэй. Би аз жаргалтай гэр бүлтэй. Би хөөрхөн хүүхэдтэй гэд ингээд бүгдээрээ яг одоо цаг дээр яг байгаа юм шиг. Тэрээс би 100 сая төгрөгтэй болмоор байна. Би нөхөртэй болмоор байна биш. Сайн байна уу? Адилхан цагийн зөрүүтэй ажилладаг нөхөртэй юм а гэр бүлээрээ өнгөрүүлэх цагаа хэрхэн зохицуулдаг бэ? Яг манай болдоо шиг гэртээ мөртлөө цагийн зөрүүтэй ажилладаг бол ер нь байнга л гэртээ хамтдаа л байна гэсэн үг шүү дээ тий. Яг хөө нэг нь унтаад нэг нь сэрүүн байгаа ч гэсэн тий. Одоо бид хоёрт бол яг хамт байдаг цаг гэх юм бол өдөр 3 цагт болдоос ирээд 8-аас ажилдаа ортол тэр нэг 5 цагийн хугацаа юм л да. Тэр хооронд л яг ингээл хамтдаа хүүхдүүдтэйгээ том өрөөнд бужигнаал тэнд байж хат би энд ингээл бичлэг хийгээл нэг юмрхүү юм болол. Тэгтээ яг хөө ингээд шүн хүүхдүүдэд унтуулчаад би ажлынхаа өрөөнд ороод хамт байна. Өглөө ингээл унтчихт нь хамт байна гэдэг нь бол гоё санагддаг. Амралтын өдрүүдээр л ер нь тэгэл гэр бүлийн цаг болдог ш. Амралтын өдрөөр хамт бүгдээрээ гадагшаа гарна марна оройн цагаар хамт байна мэн гэдэг. Ажлын өдрөөр бол quality time хийхэд бол хэцүү. Гэтэ тэр гэр бүл болгонд л тийм байдаг байх гэж бодож байна. За тоос гайгүй шингэж эхлэе. Одоо сүүлийн шатанд маска тавилаа. Энэ шөнийн маск учраас би жоохон зузаан тавих дуртай маск юм чинь. Тэг би ингээд оройны маскнууд дотроос янз бүрийн маск хэрглэж агаад тэгээ явж Ив Рошигийн хамгийн амар шүнжэнгөө наалдаад дав мав хамаг юмд наалдаад ус очиж наалдаад байдаг биш. Тэгэнгүүтээ хамарлуу одоо хамаг нүкс төвийг очиж бөглөөд идэг тийм хүнд маск биш. Ер нь нэлээд хөнгөн төрлийн масканд ордог. Тэгээ бүр энэний дараагийнхыг нь авчихсан хардаа. Энийг дуусгаар энийг дахиад задлаж хэрэглэнэ. Гялалзаад байгаад ахгүй цаашаага шингэчин. Гэтэ ингээд нэг юм бяцхан бүрхүүлтэй нимхээ тэгтээ тэр нь наалдахгүй. Ер нь яг ингээд нэг маск байгаа нь мэдэгдсэн нэг юм нимкэн бүрхүүлтэй. Интернет эмнэлэгт хин гэдэг эмчтэр хяналтанд байсан бэ сэтгэл. Интернет эмнэлэгт Баярбатын эмчтэр хоёр хүүхдээ хоёуланг нь хянуулж хоёуланг нь төрүүлсэн. Баяраа эмч залуухан хөгжилтэй айгу хөнгөн тэгтээ бас ингээд загнаад бити жин нэмээд бай бити тэг ингээд тэгдэг. Гэхдээ айгу хөгжилтэй. Мэдээж эмчтэй айгу дуртай учраас хоёр дахь дээрээ бас дахиж очиод тэгээ яг эмчийнхаа гарч байгаа өдөр нь гуйж агаад тэр өдөр сэтэлтэр төрсөн байхгүй юу? Сэтэлтэр төрсөн ш би. Жирэмснээс хамгаалах талаар залуухан жоохон байгаа бол тогтсон найз залуугүй байгаа бол тэгж спираль тавиулж, эм мууж, өөрийнхөө гормоныг өөрчлөлтөнд оруулж өөрийгөө савлуулах шаардлагагүй бэлгэвч гэдэг сайхан юм байгаа шүү гэж хэлмээр байна. Хөхөө хийлгэхдээ сойлгож хийлгэсэн үү? Үн хэд орчим болсон бэ? Хөхөө сойлгож хийлгээгүй. Эмчээс асуусан чи эмч сойх шаардлагагүй зүгээр л шууд томруулахад хангалттай гэсэн. Жирийн одоо зүгээр хөх хийхэд бол ингээд энэ доогуур нь газ зүсэл хийчихэж байгаа байхгүй. А сойход бол ингээд нөгөө лолипоп ингээд яг модон чихэр шиг ийм
нэг юм бөөрөнхийдгээ юм урт айгүй том оёдл болд юм байлээ. Тэгээд бас илүү удаан идэгэрнэ, илүү үнэтэй. Хизээ бас яаж одоо би хүүхдтэй болоход бэлэн гэж бодож байсан бэ? Болдоодоо танилцаал. Болдоодоо танилцаагүй байсан бол би 30 хүрсэн ч 35 хүрсэн ч 40 хүрсэн ч бэлэн биш л ах байсан баг. Өмнө нь ингээд хүнтэй хамт байсан ч гэсэн би жирэмсэн болохоос хөтлөө айдаг байсан баггүй. Би ер нь бол бүр багасаа яг ингээд хүнтэй үерхэд хамт амьдраад сүү тавиад гэрлээд хурмаа хийгээл хүүхдтэй болно гэж боддог байсан баггүй. Аль жоохноос л тэгээ бодсон. Тэгээд тийм зориг мөрөөдөл байсан болохоор буруу хүн гарч ирэхээр одоо ингээд нэг хайр дурлалтай нэг юм бүрэн сэтгэл хангалуун биш байгаад байгаа үедээ нөө үгүй гэж бодоод тэнгуүтэ болдоотой хамт байгаад үерхэд жил 6 сарын дараа гэрлээд гэрэлснээсээ 4 сарын дараа би жирэмсэн болсон байхгүй юу. Тэгэхээр яг болсон ч яах вэ гэж бодсноос биш. За одоо болцгоё. Одоо хүүхд хийцгээе гэж бол бодоогүй. Эмэгтэй хүн найдвартай мэдрэмж төрхөөр л за одоо би хүүхдтэй болоход бэлэн юм байна гэж боддог баха. Ботокс хийлгсэн сэтгэлээ хуваалцаж болох уу? Би яг нэг л удаа хийлгсэн л дээ. Эхний удаа хийлгээд тэгээд шууд фейлдээд одоо бол би ботоксыг гэж бодож байгаа. Тэрний оронд ингээд гоо сайхныхаа чийгшүүлэх юмнуудаа түрхээд үрчлээний эсрэг чи ер нь ингээд сайн чийгшилтэй коллагентай байж хахад ер нь болох гэж бодож байгаа. Би дахиж бол ботокс хийлгэхгүй. Ингээд духандаа нүднийхээ энд 20 юнит гэдэг 21 ботокс шахуулаад тэр нь хийх гэж мэдгүй байх ч гэж мэдгүй. Тэгээд буруу газар шахсан юм уу, зөв газар шахсан юм уу ямар тач би ингээд одоо ч гэсэн яг бүрэн бол гараагүй. Та хэд анзаарвал би нэг юм сонирн байгаа. Яг ингээд энэ хүмсэг дээшээ өргөгдөөд тэгээд нүд ингээд ийм ууртай, ширүүн харцтай болоод муухай болчт юм бэл. Би л дахиж ботокс хийлгэхгүй. Тэрний орон зүгээр скин кэрэ тултал нь хийгээл явж исэн дээр юм бэл. За хүү. Уйлаад унлаа. За окей. Дуусчихсан угаасаа шөнийхөө маскыг тавьчихсан. Окей, бай. Үргэлжлэлийг инстаграмаар